Монгол Ардын хос улс намын дарга энх баярын ялтай байх хугацаа дууссан уу? Эсвэл үргэлжилсээр байгаа юу? Ер нь энх баярыг төрийн өндөр дээд албан тушаал томилох эрх нь нээгдсэн юм уу гэд олон асуулт байна. Гэвч энэ асуултуудыг хинээс асуувал үнэн зөв хариулт авах бай. Өршөөлийн хуулийн тэр дөрвөн хугацааг өршөөсөн зүйл заалтыг дээд шүүхээс өөр хэн нэгэн дур мэдэн тайлбарлах эсвэл ингэж хэрэгжих ёстой гэдэг энх баяр гэдэг хүний албан тушаалын сая өршөөлийн хуульд хамрагдсан одоо өршөөгдөхгүй гэсэн албан тушаалын хэрэг Монгол ерөнхийлөгч Илбэг Дорж гэдэг хүний 2009 онд өөрийнх нь санаас өршөөлөлөөр өршөөгдсөн. Тэр хүнд ямар ч хууль зүйн үр дагавартай асуудал байхгүй. Өршөөлийн хуульд хамрагдахаар байна. Буюу гин буруутай тооцох хугацаа өршөөлийн хуулиар бас өршөөгдсөн. Тэгэхээр энэ хүн бол улс төрийн болон ямар төрийн захиргааны албан тушаал хашаад явах эрх нь нээгдсэн гэдгийг ийм ойлголт. За одоо энэ хааны давхар гэсэн баримтлах журам байна. 13 оны 12-нд журам. За энэ журам юу гэсэн бэ гэхээр тодорхой зовлоноо. За энэ эсвүгийн 26-р зуун газар эсвүгийн байгууллагаас иргэний ясаа явуулаад тодорхойлолтоор гаргаж өгсөн. Өршөөлөлтөөр Монгол улсын өмнө хамрагдсан бол яшигтэй бүхсэн давгаа гаргаж өгнө. Тэгээд 38-р бүлгийн даасан. Одоо энэ хэлээд энэ даалт одоо энэ журмын дээр чинь өршөөлөлтөөр хамрагдсан бол яшигтэй бүхсэн давгаа гаргаж өгнө гэж даасан байсан. Та ихэнхдээ яшигтэй байна. Энэ журмаас даасан хэлээд ийм Эрүүгийн хууль байж байгаа. Эрүүгийн хуулийн 78 дээр заасан байгаа. Түрүүн би уншсан. Шүүгэн шийдвэрлэх тал хууль зөрчин төгөлдөр болсон өдрөөс түүнийг ягуул эрэхгүй л дээ.